За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн уншлага эхлэх гэж байна. За уншлага сонсох өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн хөдрийн уншлага маань ийм 3 сонголттой. За стикерээ бас өмнөх шиг туршлагаараа арай хөвгчлөлтэй санагдав. Нүдэн амжгаад сонгосон байгаа. Тэгэхээр хоорондоо өрдөө ямар ч тийм ижил төстэй биш стикерүүд сонгогдлоо. За тэгээд хөзрийн уншлаганд хэрэглэх хөзрүүд маань ийм 3 хөзөр бас сонгогдчихээ. Тэгээд өөр хамгийн их таалагдсан сонголтыг сонсоод за тэгээд сонголтын хэсгээс таймстамп буюу нэг сонгох хэсэгтээ минутаа оруулчих учраас тэндээсээ өөрийнхөө сонгосон сонголтыг сонсоорой. За нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүст болохоор өнөөдөр энэ хөзрөөр уншлагын 2-ыг сонгосон хүмүүст энэ хөзрөөр уншлагын 3-ыг сонгосон хүмүүст энэ хөзрөөр уншлага хийхээр байна. За жаахан цаг өгчээ. За ингээд сонгосон байхаа гэж надад уншлагандаа орох гэж байна. Уран төр ийм дараалал тавигдах юм байна. За нэгдүгээр сонголт. Энэ хөзрийн уншлага эхлэх гэж байна. За энэ сонгосон хөзөр дээр болохоор success, victory, happiness, positive outcome. Positive outcome. За аз жаргал, баяр баясгалан тэгээд өөрөөсөө айгүй гоё эерэг энерги гэрэлтүүлж цацруулж яваа. Энэ бас гоё сонгосон стикер ч гэсэн эдгээр дандаа ингээд нөгөө ерөөсөө л хөзрөөс татаад гарч ирж байгаа нь хоорондоо их гоё утга авалцаатай бас сонгогдох юм аа гэд гайхаж байна. Одоо 2 тэгээс өөр төрлийн юм сонгогдож гарч ирвэл бас их уншлагаас жоохон хэцүү. Гэтэл цаанаасаа тийм гоё хоорондоо яалчгүй тийм зохицолгоотой мессежүүд орж ирд юм байна тий. За нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүст маань нэмэлтээр нэг мессеж аваадахъя. За тэгж байгаа уншлагыг эхлүүлнэ. За оошоо багшийнхаа хөзрөөс нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүст маань хэлэх мессеж. За энэ silence гэж буюу дуу чимээгүй байдлыг илэрхийлж байгаа. Магадгүй гоё айгу тийм бясалгагч хүмүүс байх магадлалтай байна. Өөр дээр айгу гоё төвлөрдөг, өөрөөсөө айгу гоё эерэг энерги цацруулдаг. Ер нь дотроосоо нэг юм гоё болор шиг гялалдсан. Тэгээд их тийм аз жаргалтай, баяр баясгалантай. Тэгээд өөрийнхөө дотоодод их гоё тийм аз жаргалтай байж байгаа тийм хүмүүс сонсож байх шиг байна. Энэ удаагийн нэгдүгээр сонголтыг сонгосон байхаа гэж бодож байна. Ер нь их бясалгадаг хүмүүс байна уу? Тий. Өөрийнхөө дотгошоогоо айгүй их анирддаг. Тэгээд гадагшаага айгүй гоё эерэг энергийг цацруулдаг. Яста болор шиг гэрэлтсэн гоё хүмүүс. За нэгдүгээр сонголтыг сонгожээ. Өөр дээрээ гоё төвлөрч чаддаг хүмүүс байна. Дотгошоо сайхан гоё төвлөрдөг хүмүүс чинь гадагшаа тэгж нэг энерги алдаж яагаад байхгүй штэ. Тэгээд их сайхан хүмүүс сонгожээ гэж бодож байна. За энэ гоё сайхан хүмүүст минь хэлж ярих юм хорвоо ертөнцийн зүгээс хөгдөөцсөн зүгээс гэдэг юм уу. Хэлж яриад анхааруулаад сануулад зөвлөгөө өгчих юм байна уу? Ер нь их сайхан хүмүүс сонгосон байгаа. Эцэс нэг юм холбогдоод мессеж өгөх юм байна уу? За вау. За Queen of Cups дандаа гоё хоорондоо учир холбогдолтой
3-4 өөр хөзрөөс ингээл татхад ерөөсөө бясалгалын гүн амтанд орцсон ерөөсөө бүхнийг ингээд нэг хайраар дүүрсэн өөрийнхөө дотоодын аз жаргалт бол өөртөө цэвэр гоё humбаж байгаа маш гоё явж байгаа хүмүүс байна да. За энэ Queen of Wands нэг тодорхой хэмжээнд нэг өөрийгөө нэг жаахан хязгаарлалчаал хязгарын одоо ингээд нэг давж нэг жаахан чадахгүй тэр дээр нэг жаахан гэрэл байгаад байдаг. Тэн дээрээс нэг очиод ингээд барихад бол одоо ер нь тун ойрхон тэгээд нэг жаахан хязгаарыг давах шаардлага байгаад байна л да. Тэр хязгаарыг давахгүй байгаа нь болохоор айдас байд юм уу юу байд юм одоо. Тэгээд magician чи бол өстой агуу хүч чадалтай өөрийнхөө ерөөсө зүүн совин өндөртэй. Магадгүй энергийн ийм эмчилгээ хийх тийм одоо өгөгдөлтэй хүмүүсийг одоо нөгөө эдгээж ангаах чиглэлийн өгөгдөл өндөртэй байна. За тийм гоё хүмүүс үзээд байна. Гэтэл энэ 9 аяг гэдэг хөзөр маань жоохон хөсөл биелэх хөзөр. Яг ингэж гоё өөрийгөө чөлөөлж энэ хөзөр шиг одоо гоё өөрийгөө чөлөөлж гоё нисэн дүүлж чадахгүй нэг жоохон нэг тийм зуурал чад байна л да. Хүслээ биелүүлж ингэж нөгөө өөрийгөө чөлөөлөхөд яг юу дутаад байна вэ гэхээр магадгүй энэ нөгөө 9 аяг гэдэг хөзөр чи хүсэл биелүүлэх хөзрөөс гадна бас хайрыг илэрхийлж байгаа. Өөрөө агуу айгүй мундаг байлаа ч гэсэн бусдад ингээд түгээх хайр чинь өөрөө одоо нэг хүнд түгээж ээж өөрийгөө мэдээж нэгдүгээр хамгийн ихээр хайрлана. Зөв. Та бол өөрийгөө бол хайрлж өөрийнхөө бол дотоод ертөнцид бол хангалттай сайхан дүүрэн байж чадж байгаа ч энэ хайрыг бусдад ингээд нөгөө нэг түгээх хэрэгтэй байхгүй. Хэрэгтэй нэгэнд нь одоо энэ энерги эмчилгээгээ хийдэг юм уу? Одоо өөрийнхөө яг юу чиглэлээр илүү давмгай байгаад байна. Тэр чиглэлээ бусдад түгээх чиглэлээрээ ингээд нөгөө үйл хөдлөлч юм уу авч чадахгүй яг зөвхөн өөрийнхөө дотоод ертөнцид бол айгүй агуу байгаад байна л да. За өөр манай нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүст ямар юм бэ? За энэ мессеж гарч ирж байна. За энэ алсын холыг бодоод одоо өөрийгөө одоо яг энэ чиглэлээр нээдэг юм уу? Эсвэл бүр ингээд ганцаараа ингээд нэг аялалд ингээд бараг бадарчлаад явъя гэж боддог ч юм уу? Ийм хүмүүст мессеж гарч ирж байна л да. Нэг нэлээд холыг зориод тэгээд одоо өнөөдрийн энэ амьдрал эсвэл одоо яг энэ дотоодын сүнслэг юугаа бүр хөгжүүлэхийн тулд бараг ингээд ганцаараа аялалд гардаг ч юм уу? Хол газар очиж ингэж бясалгал хийдэг ч юм уу гэж ингэж бодоод байна. Ер нь бол хангалттай хэмжээний дотоод хүч чадал бол байгаа. Энийг бол нөгөө бусдад түгээх тал дээр нэг жаахан одоогийн байдлаар бол юм хийгээгүй хүн байгаад байна. Тэгээд ганцаараа аялалд холыг зориод нэг явчихдаг юм уу гэж бодлогошроод санаашраад байж юм. За нэгдүгээр хөрөлийг өөр хэлж ярих юм байна. Энэ бас ганцаараа аялал бясалгал одоо ударчилж байгаа юм шиг ингэж явж нөгөө нэг илүү бясалгалынхаа өндөр түвшинд хүргэнэ гэхээсээ илүү магадгүй энэ ямар нэгэн одоо нэмжлэгээнийхээ чиглэлээр холыг зориод хүмүүст ингээд нөгөө нэг эдгэж ангаагаад байдаг юм уу хүмүүс бясалгалынхаа хичээлийг заагаад байдаг юм уу ингээд явах гэхээр энд нэг жоохон өөрөө бусдыг хайрлах гэх юм. Өөрөө бусдыг хайрлаж бусдад хайраа түгэх чиглэлээр нэг жаахан дутмаг юм яагаад байна л да яг. Түүнээс чамд бол одоо өөрч чинь бол дотроосоо гэрэлсэн агуу их гэрэл байна. Дотшогоо айгүй их анирддаг хүн байна. Гэтэл эн чинь нөгөө нэг сав нөгөө нэг сэлгэхгүй бол нэг хэмжээ нь ингээд дүүрдэг штэ тийм ээ. Ус руу одоо нэг савтай юм аягтай ус байлаа гэхэд энэ рүү хийгээд л ахаар дүүрнэ. Эсрэгээр өмнө хийсэн мэдлэг боловсрол одоо сурсан мэдсэн эрдмээ хүнд түгээгээд тараагаад өгөхлөөр ахаад зай гараад ахаад орох хэмжээний нөгөө орон зай үүсдэг гэсэн үг байхгүй юу. Гэтэл магадгүй тэр орон зайгаа үүсгэж чадахгүй нэг дүүрсэн байдалтай байгаад байна л да. За өөр нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүст ямар мессеж байна? Жохон тийм эр зориг дутаад байна шүү.
эр зөрөг дотоод байна. Яг тэр бодож байгаа санаж байгаа юмныхаа төлөө жоохон эрч хүчтэй ингээд нэг хөдлөөд өгөөл өстө нөгөө өндрөө аваад хүнд хэлж ярих одоо зааж зөвлөх юм ихтэй хүн байна ер нь. Мэдлэг боловсрол хангалттай. Жоохон хурд хүчийг авах хэрэгтэй байна. Тийм хүмүүс рүү ингээд нөгөө хайраа түгээх, бусдад итгэх, бусдад хайраа түгэх хэлж байна. Итгэх хэрэгтэй тийм. Нэг жоохон ингээд нэг өөртөө ч юм уу итгэхгүй нэг тийм гарц гаргалгаагаа ингээд нэг олохгүй байгаад байна л да. Янз янзын санаанууд ингээд төрөөд байгаа ч гэсэн тэднийг хэрэгжүүлэх тийм зориг, итгэл ер нь алгамал байгаад байна да. Түүнээс чиний чадал бол ерөөсөө агуу чи айгуу тийм мөн бүр үнэхээр агуу хүн байгаад байгаа байхгүй юу? Энэ дээрээс энэ нэг хөлдөө жижигхэн тушаа болчиход байгаа ямиг нэг даваад алхачих юм бол чамд ийм маш их том боломж энэ магадгүй жижигхэн айдас эсвэл жижигхэн эго нэг юм байгаа. А гэтэл энийг чи нэг даваад алхачих юм бол магадгүй эго гэж харагдаж байна. Айдас гэхээс илүү эго. Одоо би л нэг мандаг гэсэн нэг тийм жоохон эго маягийн юм л байна л да. А гэтэл энэ эгогоос жоохон салаад нэг бусдыг нэг жоохон дорд үдсэн байдалтай нэг тиймэрхүү байгаад байна л да. Би л сүрхий, би л мундаг. Чи бол сүрхий мундаг бол үнэн худлаа биш. А гэтэл энийг бүр агуу, бүр сүрхий болгохын тулд бусдад жоохон хуваалцах, мэдлэг боловсрлоо бусдад хуваалцах, бусдад хайраа түгэх хэрэгцээ шаардлага байгаад байна. А гэвэл бүр энэ гацалтын байдлаасаа гараад бүр илүү өндөрлөгт хүрэх гээд байна да. За өөр ямар мессеж байна? За тэгжээж л бүр энэ гоё бэлгийг хүлээж авах нь дээ. Тэгэхгүй л яг одоо юм гацалтын байдалд орсон. Одоо ингээ бясалгал байд юм уу, юу байд юм? Ер нь бясалгал чиглэлээр айгу гүн гүнзгий бясалгаж байгаа хүмүүс байгаа даа. Гээд энэ нэг юм гацалтын байдалд орсон байдлаас сая миний хэлсэн юм жоохон зөрөгтэй ирж хүчтэй хайрыг түгээсэн байж ич өөрт чинь хорвоо ертөнцөөс бэлгийн өгөх гээд байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол таны байдлаар одоогийн байдлаар энэ савчин дүүрсэн. Гадагшлуулахгүй байна. Зөвхөн өөртөө мэдлэгээ ингээд хоримтлуулж хураагаад байна. Гадагшлуулж иж хүнд хүргэж хорвоо ертөнцөөс авах бэлгээ аавна. Тэр нь одоо та хүмүүст нэг жоохон хайраа түгэх хэрэгтэй байна. Юугаа түгэх юм? Хайраа түгэх хэрэгтэй байна. Хүмүүст ингээс тийм мэдлэг боловсролынхаа хайрыг түгэж болно. Одоо чи өөрөө ийм өндөр хэмжээний бясалгалын ийм айгу мэдрэмтгий ийм сүнслэг нь бүр хангалттай өндөр хэмжээнд очсон хүн юу түгэх ёстой нь одоо энийг сонсож байгаа хүмүүс мэдээж яг ганцхан хүнд зориулсан мессеж биш болохоор сонсож байгаа хүмүүс өөрийнхөө онцлог давуу талаар юу хүнд түгээх юм тэрийг түгээгээд түгээж иж та илүү бүр гоё өндөрлөгт гарч ирэх гээд байна л та. За ийм уншлага мессеж боллоо. За нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүс маань миний хэлж байгаа мессежийн дотроос хорвоо ертөнцөөс дамжуулж өгж байгаа мессежийн дотроос хэрэгтэй мессежийг хүлээж авсан гэж найдаж байна. Энэ чухал хүндээ чухал мессеж байх шиг байна та. За баярлалаа. Нэгдүгээр сонголтыг сонгож сонссон хүмүүстээ маш их баярлалаа. За амжилт хүсье. Мундаг өөрийгөө авцсан хүмүүс сонсч байна. Хайраа бусдад түгээе гэдэг. Өөрийгөө бол хангалттай сайн хайрлах чадж байна, болж байна. Тэр өөрийгөө хайрлах бол зөв, маш зөв. Одоо бусад руу сул дорой байгаа чиний хэрэгцээ шаардлага байгаа хүмүүст хайрыг түгээе гэж байна. Одоо миний хийж суугаа ажил ч гэсэн одоо би саяхан ч гэсэн тун саяхан яг өөрөө чинь нөхцөл байдалтай гадагшаа ингээ хүнд хуваалцахгүй бол ерөөсөө урагшаагаад одоо нэг өөр хөгжихгүй болох гэдэг юм байл л дээ. Нэг юмны сав хэмжээ дүүрэн дотроо ганцаараа яриад ганцаараа бодоод явдаг байлаа шүү дээ. Тэгээ одоо ингээд ямар чиглэлээр хүнд хүргэх ёстой одоо хийлийн миний бодлоор өөрийг чинь дийлэнхийн сонсож байгаа хүмүүс бол юу яаж байгаа вэ? Энэ гараа ашиглан хүнийг эдгэж ангаах чиглэлийн юм
та хүмүүс дийлэнх нь байна уу да гэд харцсан. Гэхдээ яг ганц хүнд зориулсан ганцаарчилсан уншлага биш болохоор одоо тэгэж бас хэлж болохгүй л дээ хамаагүй. За ганцаарчилсан уншлага авахыг хүсэх юм бол тэгэж чөлөөтэй байгаа шүү дээ. За хоёрдугаар сонголтыг сонгосон хүмүүс энэ гоё түлхүүрийг энэ эрдэм мэдлэг аз жаргалыг түгэх боловсролыг сурах. За энэ нууцад нэвтрэх энэ эрдэм ном гэдэг чинь өөрөө ерөөсөө тэр чигээрээ нууцын үүд хаалга шүү дээ тийм ээ. Мэдлэг боловсролтой өөрөөс чинь одоо илүү хүмүүс энэ номнуудыг бичиж гаргацсан байж байгаа. А энийг одоо нууцын орон зайд нэвтрэнэ гэдэг шиг мэдлэг боловсролын орон зайд нэвтрэх энэ түлхүүрийг бол одоогийн байдлаар олцоход байна уу, олохгүй байна уу? За тийм хүмүүс үзэж явах шиг байна. За дараагийн мессежийг Ноша багшийнхаа хөзрөөс мессеж авъя. За манай 2-р группийг сонгосон хүмүүст зориулагдсан Ноша багшийн зүгээс хэлэх ямар мессеж байна хэлээд өгч. За өнөр 2-р группийн ямар мессеж байна? Adventure. За мэдлэг боловсролын аянд гарна да. Өөрөө бол одоо мэдлэг бол нэлээд ийм жижигхэн ялах хүчиг байна. Одоо эндээсээ сурч боловсрох цаг мөч нь бол иржээ. Нэлээд бага залуу улсууд үзэж байгаа шиг байна. Эсвэл аливаа нэг ямар нэг шинэ юмыг сурж эхлэх гээд дөнгөж эхлэлийн шатндаа одоо гарах гал одоо байж байна. Энэ бага болчир хүүхэд алсын холын ирээдүгээ хараад өнгөтэй сайхан ирээдүйн төлөө эрдэм мэдлэгийг одоо сурж эхлэх шаардлагатай байна. Одоо сураад эхэлсэн бас нэг явж байгаа ч хүмүүс бас байна. За энэ Magic Tarot хөзөөс та хэдийнхээ онцлогыг уншиж өгнө. За 2-р сонголтыг сонгосон хүмүүст ямар юм бэ? Хэрэгцээтэй шаардлагатай мессежийг өргөж өгье. За энэ мессеж ирэх нь. За энэ хоёр үзэр зүгээр үсрээд гараад ирлээ. За нэг нь бол одоо үхлийг илэрхийлсэн үзэр. Үхлийн дараа бол шинэ амьдрал эхэлнэ. Тун саяхан одоо нэлээд хүнд хэцүү байдлаас одоо дөнгөж ингээд гоё гарч ирээд ингээд яхаа мэдгүй нэлээд жоохон уйлсан бараан байдалтай сэтгэл готролд орсон байдалтай байсан болов гэтэл одоо тэр бол ард хоцроод эндээсээ темперанс буюу аюу гоё нэг үхлийн дараа нэг сэргэн мандна гэдэг чинь үнсэн дороос нэг амьдсан шалц гэдэг шиг одоо нэг жоохон жишээнийх юм уу байлаа. Монголд нэг тийм үг байдаг шүү дээ нэг. Юу гэдэг вэ? Үнснээс амьдсан шалц. За нэг тиймэрхүү утгын үг одоо үг нь орж ирэхгүй байна. Тийм ямар ч гэсэн тийм хэцүү хүнд нөхцлөөс гарч ирж байгаа илүү хүчрэхэг болж гарч ирж байгаа тийм утгатай байхгүй юу? Тийм Монголынхаа тэр үгийг гоё олж хэлж чадахгүй юм тэгэхээр болчих санаанд орж ирдэг ба. Тэгээ одооноос л нэг гоё тийм одоо нэг юм зүй зохицолтой орж ирээд тэгээд нэг өөрийнхөө дотоод хүн мөн чанараа энэ хэцүү хүнд нөхцөлийн дараа өөрийгөө таньж ойлгож ирээд ямар яг одоо ингээд юу сурах би шаардлагатай юм бэ гэдгийг олоод энд бол асар их гүн гүнзгий гоё ухаарлыг өгсөн байна. Энэ хэцүү хүнд сэтгэл готрал, шаналл энэ бүхний дараа эсвэл магадгүй биеийн зарим хүмүүс ахтар биеийн өвцөн ч явах магадaltaй. Тэрний дараа за амьдралыг нэлээд гүн гүнзгий ойлгоод одоо өстө эргээд сэргэн мандна. За амьдралын утга мөн чанарыг ойлгосон байдгийн юм уу? Тэгээд одоо бүхнийг ингээд нэг хүлээн зөвшөөрч чаддгүй байсан бол одоо ингээд нэг хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө хэрэг хичнээн сул дорой байсныгаа хүлээн зөвшөөрөөд за тэгэл одоо нэг аливаад нэг тийм төвчээртэй болоод нэг зорилгоо тодорхойлсон гэсэн үг байхгүй энэ үхлийн дараа.
Тэгээд одоо ийм гоё болж босч ирж байна. За. Эсвэл зарим хүмүүс одоо энэ нөхцөл байдал дээр байгаа байж болно. Тун удахгүй ерөөсөө бүхнийг ингээд хүлээн зөвшөөрөөд тавьж явуулахын тавьж явуулаад бүрэн гүнзгий ойлголтод ороод шин сэргэлт ирнэ гэх. За өөр манай 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүст ямар мессеж байна вэ? За энэ үзэр гарна гэж энэ Page of Swords. Page of Swords хөзөр маань жоохон уруу харж гарч ирж байна. За энэ дээр жоохон тийм шийдвэрийг гаргаж чадахгүй байна яг одоогоор. Зүгээр энэ дээр сэтгэл зүйн хувьд бол аюу гүнзгий ухаарлыг олж босч ирсэн хэрнээ яг одоо юун дээр шийдвэр гаргаж чадахгүй байна вэ тэгвэл тэрийг нэг асуух юм. Нэг тийм шийдвэр гаргаж чадахгүй байгаа даа шүү. Six of Pentacles. Мөнгө санхүүгийн асуудлаа одоо яаж шийдэх вэ гэдэг дээрээ шүү. Энэ мөнгө санхүүтэй холбоотой байна. Одоо ямар нэг гоё шин санаагаа олоод за одоо ингэж л хөдлөе ч юм уу энийг л сурыг гэдэг ингээ бодцсон. Гэтэл энэ дээр одоо нэг мөнгө санхүүгийн асуудал одоо нэг мөнгө өгч хүн сургалтын төлбөр өгч хүнж байдаг юм уу? Ийм дээр жоохон санаа зовсон байдалтай. Тэгээд эсвэл өөрөө ингээ мөнгө санхүүтэй хүн байлаа гэхэд энийг сурахын төлөө мөнгө төргө зорцуулах уу болох уу гэдэг тал дээр жоохон тийм шийдвэр гаргаж чадахгүй эргэлзсэн байдалтай байна л да. Магадгүй би одоо энэ чиглэлээр дээд сургууль сурья гэдэг өөрийгөө нэг олоод нэг дотоод хүнээ олоодгсон чинь сургалтын төлбөр дээрээ санаа зовдөг ч юм уу. За нэг тийм байдалтай байгаад байна. За энэ өндөр маань юу илэрхийлж байна вэ? Knight of Cups. За гэтэл чамд одоо энэ хүсэл мөрөөдлөө магадгүй нойр орчныхондоо хийх хэрэгтэй баг. Тэгээд айгуу гоё тийм эрч хүчтэйгээр чамд ингээд нөгөө нэг энэ юу ч юм дэмжих хүн бол одоо байна. Гарч ирэхээр байна. Одоо за Nine of Swords. За Nine of Swords хөзөр маань сэлэмний 9 гэдэг хөзөр маань уруу харж гарч ирсэн. Инхээр таны одоо энэ эргэлзээ тэнгэлзээ арилаад энэ нэг хар дарсан бараан өдрүүд ард хоцорсон одоо дууссан. Эндээсээ таныг одоо тэр гарахыг одоо зөвлөж байна л да. Одоо ер нь тун гарах цаг нь болцсон байна. Та нэг тийм энэ хэцүү цаг үеийн ард дээр өөрийгөө гой дотроосоо олчлоо. Одоо ингэж тарих толгоогоо ингэж нөгөө шүүн унтаж чадахгүй толгоогоо барьж одоо ингэж бодтугаалж ийм байдаг цаг үеэсээ бол одоо ингэж юм болвол одоо эргэжлээ. Нөгөө хүрд амьдралын хүрд бол эргэжлээ шүү дээ. Одоо өөрчлөлтөнд орчлоо. Чамд юм агуу гой туслах тусламжийн хүн ирнэ. Тэр мөнгө санхүүгийн асуудал дээр санаа зовж байгаа бол энэ дээр чинь чамд туслах хүн ирнэ. Харин Queen of Wands хөзөр маань болохоор гэтэл тэнд бол одоо гоё чи нэг тийм Three of Wands. За энэ хөзрүүдээр яг юу илэрхийлж байна вэ гэхээр энэ хөзрүүдээр Queen of Wands хөзөр маань болохоор өөртөө жоохон итгэе гэдэг аахгүй юу? Өөртөө итгэж чи эндээс одоо жоохон өөртөө итгэх итгэлээ алдчихад байна. Энд гоё сэргээд босоод ирсэн дотоод хүнээ олцсон. Одоо хуучинтай бүх юм ижилгүй чи өөртөө итэг. Өөртөө итгэхгүй байгаад байна. Тэгээ би даасан байдалтай өөртөө итгэх хэрэгтэй байна. Хүсэл эрмэлзэл амьдралын төлөө одоо тэр нөгөө нэг хүсэл эрмэлзлийнхаа төлөө шийдвэр гаргаад ингээд одоо тийм явах шаардлагатай цаг үе. Одоо энэтэй зуралдаад байж байгаа энэ унтаж чадахгүй тэр нойроо хасаал бодол болоод ингээд өөрийгөө зовоогоод байж байгаа цаг бол одоо ингээд дууссан. Одоо уршаа харж алхъя. Амьдралын төлөө уршаа тэмүүлэлтэй өөртөө итгэлтэй бай. Энд өөрийгөө жоохон алдчихад байна л да. Тэгэхээр жоохон тэмүүлэлтэй байя. Алсын хоолыг нар дахин гарнаа. Энэ дээрээс араа нар дахин гарч байна. Одоо энэ харанхуй хүнд хэцүү нөхцөл байдалтай байгаа цаг үе чинь нар дахин мандаж штэ. Тэр мандаж байгаа нар руу хараад өөрийгөө хурцлаад үйл хөдлөл аваад эхэлье гэдэг шүү. За өөр ямар мессеж илгээх вэ? Өөр
ямар мессеж байна. Eight of Swords. Тийм Swords-уудын энэ хэцүү үеиг өөрөө зууралдаад байна. Энэ зууралцсан эдгээр чинь дандаа уруу харцсан. Одоо чиний зөвхөн сэтгэл зүйд асуудал чинь байна. Өөрийгөө одоо ингээд ямар ч боломжгүй, хөдөлж чадахгүй, яахаа шийдэхгүй, шийдэж чадхаа байсан гэж ингэж бодоод энтэйгээ ерөөс энэ өөртөө итгэх дотор юм өөрчлөгдөчөөд байтал өөрөө хуучинтайгаа нэгсэн доо зууралдаад байгаад байгаа байхгүй юу? За тэгвэл энэ нөхцөл байдлаас яаж гарах юм? Гарах учраа олохгүй дахин зууралдаад байна л да энэ хүмүүс яг. Knight of Swords гэдэг айхтар тийм давшилттай хөзөр уруу харж гарч ирж байна. Тэгэхээр таныг тийм хит их яарад одоо ингээд нэг энд нэг гоё болохгүй л өөрийгөө олохгүй л орж ирээл. Тэгэнгүүт мөнгө дүүргэн дээр санаа зовоол. Тэгэнгүүт ингээд гоё хүнээс ингээд шин тусламж ингээд юм эренгүүт нь тэрэнд нь итгэж өгөхгүй нөгөө хуучин энэ хар бараан юмнуудтайгаа болоод өнгөрсөн хүнд хэцүү цаг үеүүдтэйгээ дахин зууралдаад нэг өсөндөө шинэ тусламж, шинэ боломж, шинэ юмыг олж харахгүй байгаад байгаа байхгүй юу? Энэ бол одоо ер нь сэтгэл зүйн асуудал шүү. Энэ сэтгэл зүйн асуудлыг нэгсэндээ траума маягийн юм яваад байна да. Бүхнийг шинээр, гинэн, томоогүй хүүхэд шиг бай гэдэг зөвлөгөө ирж байгаа байхгүй юу? Хүүхэд шиг бай. Хүнд итэг, хүүхэд шиг бай гэдэг зөвлөгөө ирээд байна танд. Юм дахин давтагдахгүй шүү дээ. Чи энд ингээд алдсан, гэмшсэн бүх нэг ингээд ойлгоцсон. Одоо бол бүх юм шинээр эхэлж байхад өөрөө сэтгэл зүгээрээ итгэж чадахгүй, өөрөө өөрийгөө баруун байдал руу дахин аваачиж ороод байгаа байхгүй юу? Амьдрал бол аялалаа. Алдаа бол байж л байдаг юм аа. Алддаггүй хүн гэж энэ хорвоо дэлхий дээр өрөөсөө байхгүй. Энэ алдаанаасаа харин суралцаад гэрэл гэгээтэй амьдралд итгэх хэрэгтэй байхгүй юу? Өөртөө ч итгэх хэрэгтэй. Танд өөртөө итгэх итгэл, амьдралд итгэх итгэл дутаад байна. Нэг удаа бараа юм боллоо гэд амьдрал тэр чигээр бараан биш шүү дээ. Танд бол хэлэх үг өрөөсөө тийм л юм байгаад байна. Хүнд итгэе, өөртөө ч итгэе. Гой гинэн цайлгын юм юу бай? Амьдралыг өөдрөгөөр хараад урагшаа тэмүүлэлтэй амьдрья. Хүн болгонд хэцүү цаг үеуд тохиолддог шүү дээ. Ганцхан танд өрөөсөө биш. Хүн болгон хэцүү цаг үеийг даван туулаад өөрийнхөө цаг хугацаанд даван туулаад тэрнийхээ дараа бүр илүү амьдралыг ухаарсан, зоригтой, өөртөө итгэлтэй болоод эргэж мандсан хүмүүс илүү хүчрэхэг байгаад байдаг байхгүй юу? Амьдрал угаасаа тийм. Одоо нөгөө хатуухан хэлэхэд та ганцаараа зовоогүй. Муу бүхэн зөвхөн ганцхан тань тохиолдоогүй. Одоо таныг эрдэм мэдлэг сурж боловсроод энэ хүүхчиг амьдралыг гэрэл гэгээтэй өнцгөр хараад урагшлах цаг чинь ирчээд байхад хуучинтайгаа зурлалцаар байна. Тэг бүр ингээд яаж энэ гарц гаргалгаа энэ хүн хэцүү цаг үеүүдээс салах вэ гэд учраа олохгүй бол одоо надаас ч авч болно, өөр хүнээс ч авч болно. Юу яах хэрэгтэй? Сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээ бас энэ давхар өвгдөөцөөсөө байд юм уу зориулж ингээ хэлүүлсэн зөвхөн өөрт чинь зориулж унших шаардлагатай тийм цаг үе бол танд бол байна. Яагаад гэвэл та энд юусаа салж чадахгүй байгаад байна шүү дээ энэ юмнасаа. Энийг чинь салах гарц гаргалгаа арга чаргыг нь танд хилээд өгөх бах. Би ч хилээд өгнө, өөр хин нэгэн ч хилээд өгөх бах. Тэгэхээр та хувийн уншлага авч өөртөө зориулсан уншлага авсан дээр санагдаж байна. За ингээд 2 дугаар группийн уншлага дууслаа. 2 дугаар группийн уншлага дууслаа. 2 дугаар группийг сонгож сонссон танд хэрэгтэй мэдээлэл мессеж нь очсон байгаасаа гэж итгэж байна. За 3 дугаар группийн уншлага одоо эхэлнэ. За 3 дугаар группийг сонгосон уншлага одоо хар бараан юм уу юм.
Хаашаа харах хэрэгтэй. Энэ юм уу? Тийм байна. Стикерийг нь хааш нь харуулт явах юм бэ? Ч гэдэг нөө. За. Тэр нь өвөл юм шиг байна. За юм настай хүмүүсийг сонгосон байна. Амьдралд айгүй гоё тийм амар амгалан, тайван, аргагүй жоохон нас дээр гарч байгаа усуд үзэж байгаа байх. Энэ мессежийг амьдралд. За тэгээд Наашаа багшийн хөзрөөс 3 дугаар группийг сонгосон хүмүүст зориулагдсан мессежийг өгөөч. За 3 дугаар группт receptivity. За 3 дугаар хүмүүс өөр ямар мессеж байна уу? Энэ одоо 3 хараад 3-аар аваад өгчих. За нэг өдөр энэ хөзрийг гаргаж ирэх юм биш. Sharing. За энэ хөзрүүд сонгогдлоо. За энэ ихний сонголтын хөзрөөс мессеж авъя. Энэ хүмүүст маань айгуу тийм мэргэн ухаантай төлөвшсөн тийм хүмүүс байгаа даа л да. Нүдний шилдэг зовж байгаад насаа хараад байгаа. Яг л энэ зургийн хэмжээр тийм төлөвшсөн, тийм мэргэн ухаантай амьдралыг айгүй гоё тийм туулаад үзээл явж байгаа тийм цаг хугацаа үе дээр байж байгаа хүмүүс байна. За энэ хөзөр ямар үг хэлэх мессежийг хэлхийг хүсэж байна вэ? Receptivity гэдэг утгаар маань юу хэлхийг илэрхийлж байна вэ? Аливаа ямиг ингээд нэг тийм хүлээн авах чадварыг илэрхийлж байна. Хүлээн авах чадвар. За тэгээд ингээд бусдтай хуваалцахыг илэрхийлсэн өдрийг сонгосон байна. За ийм мессежүүд ирлээ. За энэ мессежүүдэд тохирч байгаа хүмүүс үзэж байгаа ах гэж найдаж байна. За одоо энэ mystical moments хөзөр дээрээсээ 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүст мессеж авъя. За 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүст нэг хэрэгтэй мессеж. Одоо энэ цаг үе хэмжээд хэрэгтэй байгаа сонсох ёстой шаардлагатай мессежийг илгээж өгнө. Их сайхан амьдралд төлөвшсөн хүмүүс байна. Тодорхой хэмжээний амьдралыг бас үздэгэн. За, Six of Wands үзэр маань болохоор магадгүй тийм гоё шагнал энэ төр авч байгаа. Амьдралд нэг сайн мэдээ сонсож байгаа. Энэ цаг мөчид айгүй гоё бусдад хайрлагдсан шагнал сайн мэдээг хорвоо ертөнцөөс сайхан мэдээ дуулж байгаа. Тэрийгэ бусдаа ингээ хуваалцах гад байж байгаа. Амьдралд айгүй гоё сэтгэл хангалуун өөрийн гэсэн байр сууриа олцсон сайхан цаг мөч одоо бусдыг сэтгэлээ бусдтай хуваалцаад байж байгаа. За тийм хүмүүс сонгосон байна энэ. За тэгвэл 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүст өөр ямар мессеж байна вэ? The Fool.
Амьдралд их аз жаргалтай тийм хөөрхөн юу байгаад байгаа юм бэ? King Swords, King of Wands, King of Wands. Айгуу тийм амьдралд байр суурь олчихсон. Аливаа юмд нуурахгүй хүч ирэхийг гэхдээ дотоод сэтгэл нь тийм одоо амьдралыг туулсан байр сууриа олцсон хүн байлаа гэдгсэн ч гэсэн дотоод сэтгэлдээ хүүхд шиг тийм гинэн цайлган цагаахан сэтгэлтэй гэсэн үг л дээ. Ер нь их сэтгэл сайтай сайхан хүмүүс үзэж юм л да. Хүнд их байгаагаа хуваалцдаг. Хорвоо ертөнцөөс одоо ингээ хүлээж авах юм аач хүлээж авч чаддаг. Талархаж чаддаг. Гайхамшигтай гоё хүмүүс байна да. За, өөр тэгвэл хэлэх үг хэл мессеж юу байна? Ерөөсөө том хөзрүүд ерөөсөө гайхамшигтай. Тодорхой хэмжээний байр суурьндаа хүртсэн амьдрал санаа зовоод байх байхгүй болсон төлөвшсөн бүр нэг амьдралын утга мөн чанарыг ойлгоцсон хүмүүст байгаагаа сэтгэлээч вэ, эдэн өнгөөч вэ, хоол хүнсээч вэ, юу байгаагаа гоё хуваалцдаг мэдлэгээ одоо мэдлэг боловсралтай тийм хүн байлихад олон түмэнтэй юм аа ингээ гоё хуваалцдаг. Тийм хүмүүс байна. За, Trio of Pentacles хөзөр маань болохоор Пентагийн 3 хөзөр бол яг тийм айхтар баян тархан цатгалан хүн гэхээсээ илүү яг өөрөө ингээ болгоод хэрэгцээгээ хангаад ингээд явж яадаг хөзөр л дөө. Тэгээ юм байсан ч хайр найргүй бусдад ингээд харамлдаггүй сайхан ингээд бусдад хуваалцаад эдэлж хэрэглээд явдаг. Ер нь өстө нөгөө гэгэрцэн хүн гэдэг шиг гэгэрцэн юм шүү. Их сайхан тийм хүмүүс үзэж байна. За гэгэрэл гэдэг чинь ер нь ухаарлах гэсэн үг шүү дээ. Амьдралын мөн чанарыг олоод ойлгоод ухаарсан л хүмүүс байна дөө. Энэ хүмүүст хэлэх үг алга энэ бол ерөөсөө гоё бараг тийм магтаалын үг хэлмээсчүүд ирж байна шүү. Зөв сайн сайхан амьдарч байгааг нь магтаж талархсан сайхан гоё магтаалын үг хэлмээсчүүд ирж байна. За, Empress хөзөр бол нэг юм байгаад байна. Өөрийгөө жоохон мартаад байна. Өөрийгөө жоохон бүр илүү сайхан хайрлж, халамжилж тий. Зарим юмд нөгөө бусдыг их сайхан сэтгэлтэй хүн чинь өөрийгөө жоохон орхитуулах гэдэг талтай. Тэгэд өөрийгөө нэг жоохон илүү сайхан хайрлаад халамжлаарай гэж юм жоохон магадгүй настай хүмүүс байгаа бол одоо ингээд хүүхэн сэрүүнээ цаг орлоо сайхан өөрийгөө илүү бөөцөглөх талаасаа тийм ээ. King of Cups, Queen of Cups гарсан, King of Cups гарсан. Яриад байх юмгүй сайхан хүмүүс байна дөө. Үнэхээр сайхан хүмүүс байна. Энэ мессежин дээр тийм уншиж хэлээд байх юм алгоо. Дотроо тийм сайхан хөөхөж гин цайлган сэтгэлтэй гисэн хэрнээ ингээд амьдралын учир утга мөн чанарыг ойлгоцсон, төлөвшсөн хорвоо дэлхийг дээрээс хүлээж авах бүхнээ хүлээж авч чаддаг, бас талархаж чаддаг, хуваалцаж чаддаг. Одоо энэ цаг мөчид хорвоо ертөнцөөс магадгүй танд өгж байгаа энэ бэлэг байд юм уу, шагнал байдаг юм уу, магадгүй энэ өндөр настай хүмүүс янз янзын шагнал эсвэл өөр залуу байж болох ч гэсэн залуу хүн байж болох ч гэсэн гоё тэрэндээ тохирсон шагналыг хүлээж аваад тэрэндээ талархаад өөрийгөө нэг танд бол ерөөсөө анхааруулах юм алга та айгүй гоё зөв үнэн шударга шийдвэртэй гоё сайхан
сэтгэлтэй сайхан амьдардаг хүн байна. Одоо нэг өөрийгөө нэг жоохон нэг халамжлаад жоохон бөөцөлөөрөө бусдыг гих сэтгэл чинь бол танд бол бүр хангалттай сайхан тийм яадаг хүмүүс байна дөө. За энэ 3 дугаар сонголтыг сонгож сонсох хүмүүст одоо талархъя. Их сайхан хүмүүс үзлээ. Гоё уншлаг боллоо. Одоо анхааруулах юм бол өөрийгөө жоохон илүү хайрлаарай. Өөр бол одоо танд хэлээд байх юм алга. За энэ өдрийн энэ удаагийн уншлаг энэ хүрээд ингээд дуслаа. За танд энэ өдрийг амжилттай сайхан өөрийгөө бөөцөлж өнгөрөөхөд ингээд зориулаарай гэдэг. Энэ удаагийн уншлаг дуусч байна.